За одоо Эфес ном 5 дугаар бүлэг. Эфес ном 5 дугаар бүлэг орохоос дөрөвдөр бүлэг ярих санацгаая. Бид Эфес ном 4 дугаар бүлэг дээр сүнсний нэгдгэлийг хадгалах тухай үзсэн ба. Мөрөжлүүлээд Христ дотор ялзарч буй хуучин хүнээ хаяад Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өмсөё тухай. Шинэ хүний тухай өмсөх тухай ярихдаа 6 амьдралын хэм маягийн тухай үзсэн байгаа даа. За сайн санаж байгаа гэж найдаад Эфес ном 5 дугаар бүлэг рүү орцгоё. 5 дугаар бүлэгт бид юуны тухай үзэх вэ гэхээр хайрдаар явах тухай харах бол. Хайрдаар явах тухай. Мөн дараа нь болохоор хэрхэн мэрэгэн амьдралаар амьдрах вэ? Бурхны хүмүүс мэрэгэн амьдралаар яаж амьдрах вэ тухай хамтдаа харах болно. За тэгвэл хамтдаа 1-р ишлэлээс нь явцгаая. 1-р ишлэлэхдээ ийм тайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурхныг дураагчид байгс. Иймд хайрлагдсан хүмүүс. Өөрөөр хэлбэл бид Есүс итгэсэн бид нь бол хайрлагдсан хүмүүс юм аа. Хайрлагдсан хүмүүсийн хувьд нь Бурхныг даган дуурайн амьдрах хэрэгтэй юм аа. За бид эхний хэсгээр 1-р ишлэлээс 14-р ишлэл хүртэл хайрдаар явах тухай өгүүлэх болно. За Бурхныг даган дуурайгчид бай гэж хэлснийхаа дараа үүнийг илүү тодорхойлоод 12-р ишлэлээр Христ та нарыг хайрлсан бөгөөд гэж. Христ та нарыг хайрлсан бөгөөд гэсэн. Бөгөөд өөрийгөө бидний төлөө Бурханд анхлын үнэрт өргөл ба дахил болгон өргөсний ядал хайрдаар яваарай. За энэ дээр тодорхой хэлэхдээ Христ бид та нарыг хайрлсан байна. Христ биднийг хайрлахдаа яаж хайрлсан бэ гэхлээр өөрийгөө Бурханд анхлын үнэрт өргөл болон дахил болгон өргөсөн юм аа. Өргөл ба дахил өргөлсэн энэ бол Есүс Христийн цагаалмайн тухай ярьж байна гэж харж болно шүү дээ. Есүс Христ цагаалмайд цавдлагдсанараа өөрийгөө Бурханд анхлын үнэрт өргөл ба дахид болон өргөсөн юм аа. Энэ хэмжээгээр таныг хайрлсан юм аа. Иймд бид яах ёстой вэ гэхээр өнгөрсний адил хайрдаар явъя. За тавчхан дээр хайрдаар явъя гэдэг энэ нь болохоор бид хайрлагдсан хүний хувьд хийх ёстой зүйл юм аа гэсэн үг юм. Бас нөгөө нэг нь хэрхэн хайрлах вэ гэхлээр Христ өөрийгөө Бурханд өргөсний адил, өөрөлдвөл Христийн адил золиослыг гаргасан хайраар бусдын төлөө золиос гаргасан хайраар яваарай гэсэн үг юм байна. За тэгэхээр үргэлжлүүлээд хойшоо юуны тухай ярих вэ гэхээр хэрхэн Христийн адил өөрийгөө Бурханд золиос болон өргөсөн тэрхүү золиосын хайрдаар явах бай тухай өгүүлнэ гэсэн үг юм байна. За 3 дугаар ишлэлээс цааш харъя. Харин ариун хүмүүст үл нийцэх альва садар самун гэсэн. Тэгэхээр хайрдаар яваарай. Гэтэ бидэнд садар самун зүйл дараа нь бузар булай мөн шунлан та нарын дунд бүү дурдаг. Тэгэхээр хайрлагдсан хүний Бурхны даган дуурайж Христийн хайрдаар явах ёстой болохоос биш нь бидний дунд садар самун энэ бэлгийн завхралын тухай ярьж байгаа. Дараа нь бузар булай буюу ёс суртахууны хувьд нь байж болохгүй зүйлийн тухай. Дараа нь болохоор шунал юм аа. Эдгээр зүйлс байж болохгүй шүү гэж. Таны дунд бүү дурддаггаа гэсэн байна. Тэгэхээр яагаад хайрдаар явах тухай ярьж ирсэнаа ийшээ орж байгаа вэ гэхээр энэ садар самун бузар булай шунал нь илүү тодорхой юу хэлж байгаа гэхээр Эфес хотод байсан шүтээний тухай тэр дунд Артемис шүтээний тухай өгүүлж байгаа юм. Тэгэхээр жоохон байж байгаа илүү дэлгэрэнгүй хамтдаа харцгаая. Цааш нь өргөжлүүлээд 4-р ишлэл дэлгэхтэй. Садар булай, шалиг балай, эсвэл самун балиар ярен цохимжгүй юм. Харин оронд нь талархлыг өргөөр. Өөрөөр хэлбэл түрүүний зүйл өмнөх үгтэйгээ адилхан утга санааг илэрхийлж байгаа хань. Адилхан утга санаа илэрхийлж байгаа үгээр хэлсэн байна. Тийм үү? Амнаасаа ийм бузар муу үгсийг садар самуунтай холбоотой үгсийг битгий гаргаарай гэсэн үг. Тэгэхээр эдгээр үгсийг харахаар харин орон талархлыг өргөх. Эдгээр үгсийг харахад та дараагийн ишлэгийг харахад илүү тодорхой харагдана. Садарлагч за энэ дээр бэлгийн харилцааны хувьд нэхэрж байгаа бузрыг үлдэгч түрүүний ишлэлтэй 4-р ишлэлтэй ерөнхийдөө бол 3-р ишлэлтэй ерөнхийдөө ойролцоо үг байгааг харж болно. Дараа нь шунхайрагч нь тухайлбал шүтэн шүтгч гэсэн байна. Өөрөөр хэлбэл бузар садарлагч бузрыг үлдэх шунхайрагч гэж юу хэлж байна гэхээр тухайлбал шүтэн шүтгч юм аа. Өөрөөр хэлбэл Эфес хотод байсан хиймэл шүтэн садарлыг бузар булайг шунхайрлыг бий болгож байсан гэсэн үг юм. Тэгэхээр эдгээр зөв аливаа
үлдэгч аливаа хүнд Христийн болон Бурхны хаанчлалд өв байхгүй юм аа. Христ болон Бурхны хаанчлалд шүтэн шүтж байгаа эдгэр хүмүүст өв байхгүй юм аа. Өөрөөр энэ хүн юу гэсэн үг вэ гэхээр Христийн болон Бурхны хаанчлалд орж чадахгүй гэсэн үг яхана. За тэгэхээр юугаар дамжуулан яг юу илэрхийлээд байна гэхээр Эфес хотод байсан Артемис хэмээх шүтэн нь ямар шүтэн байсан бэ гэхээр мэдээж охин тэнгэр гэж дууддаг байсан. Энэ шүтэний та хүн интернет руу ороод Артемис гэж бичиж харвал Артемисийн хөрөг шүтэн харагдах болно. 12 хүүхэдтэй эмэгтэй шүтэний тухай охин тэнгэр гэж нэрлэж шүтэний тухай харах болно. Тэгэхээр энэ яадаг байсан бэ гэхээр жил бүр 5 дугаар сард Эфес хотод Артемис охин тэнгэрт дахил өргөдөг ёслол болдог байсан. Тиймээс жил бүрийн 5 сард дэлхийн өнцөг булан бүрээс Артемисийн сүмд хүмүүс цугларч бүхэл бүтэн сарын турш 2 ээлжээр эхнийх нь болохоор түн дахил өргөх маягаар хоёрдугаарх нь арх дар сууж бэлгийн харилцаанд орох байдлаар дахил өргөдөг байсан юм байна. Ингэснээр Артемис охин тэнгэртэй тааллыг эвэлийг авах болно гэж үздэг байсан байна. Тиймээс жил болгоны 5 сард дэлхийн өнцөг мөрмөрөөс Артемисийн сүмд хүмүүс сугларч жинхэнэ утгаараа садарлал бузрал болоод тэнд шунхаарлыг бий болгодог байсан юм байна. Тиймээс чи энэ зүйлсийг үлдэж байвах юм бол болно Бурхан болон Христийн хаанчлалд өв байхгүй шүү гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр зарим нэг хүмүүс асууж магадгүй. Христэд итгэснээрээ Бурханы хаанчлал бол Христийн хаанчлал өвийг авч байгаа юм биш юм уу? Ягаад шүтэн шүтэж байгаа юм хүмүүс авахгүй байгаа юм бэ? Тэгэхээр бид нэг зүйлийг мартаж болохгүй. Бидний итгэл бол бидний үйлсээрээ баталгааждаг юм байна. Тиймээс тавчхандаа хариул юу гэсэн үг гэхээр бид Есүсийг Христ гэж итгэж байгаа бол царийн ганц Бурхан итгэж байгаа бол эдгээр зүйлсүүдээс хол байх хэрэгтэй гэсэн үг байна. За тэгэхээр энд хэлж байгаа садарлал, бэлгийн харилцаа, бузар, шунхаарл илүү тодорхой юуг илэрхийлж ирсэн бэ гэхээр тухайн цаг үеийн шүтэн Артемис сүмийн шүтэний тухай илэрхийлж энэ зүйлийг үлдэж байгаа хүмүүс юу байхгүй гэхээр өв байхгүй юм шүү. Ингэснээр тухайн цаг үеийн Эфес чуулганы итгэгчнэрт сануулга өгч байгаа. Магадгүй тэдний дотор итгэлээс сул байгаа зарим нэгэн маань хуучин төр соёл руугаа, хуучин шүтэнтэй холбоотой зүйл рүү явахыг оролдсон хандлага байсан байж магадгүй тэр хүмүүстэй хандан ингэж хэлсэн байна. За хинч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэгэ. Тэр зүгээр шүү дээ юм байдаг штэ гэж хин нэгэн хүн ярих үед нь үүнд автагддаг орж болохгүй шүү. Учир нь эдгээрээс болж өөрөө юунаас болсон бэ гэхээр тавчхандаа шүтэн шүтэж байгаа. Шүтэн шүтэж байгаа гэдэг нь тавчхандаа ямар гурван үйлдэл байсан бэ гэхээр нэгдүгээрх нь садралал байсан, бузар булаа байсан, шунхаарл байсан шүү дээ. Тэгэхээр энэ шүтэн шүтлэгээс болоод эдгээрээс болоод Бурханы уур хилэн дуулуургүй хүүгүүдийн дээр буудаг юм аа гэсэн байна. Тэгэхээр Эфес хотын энэ хүү шүтэн мөргөж байгаа энэ хүү мөргөлөөс нь болоод эдгээрээс нь болоод тэдний дээр Бурханы уур хилэн бууж байгаа. Буудаг гэдэг үг өөрөө байнга тавтагдах үйлдэлээр бичигдсэн учраас одоо хүртэл бууж байгаа гэсэн санааг илэрхийлж байгаа. Тавчхандаа энгийнээр ярих юм бол шүтэнээр дамжуулан садарлалыг бузар булаа зүйлсийг шунхаарлыг бий болгож байгаа хүмүүсийн дээр Бурханы уур хилэн буудаг гэсэн үг байна. Тэгвэл бид өнөөдрийн Монгол үндэстний тухайд ч гэсэн харахтаа энэ тал дээр харах хэрэгтэй болж байна гэсэн үг байна шүү дээ. За тэгэхээр шүтэнээс хол айцгаая. Иймд тэдний хамсаатан бүү бай. За шүтэн Артемисийн охин тэнгэрийн шүтэн дахил өргөх үед болдог тэр үйл явцад бити оролцоорой гэсэн үг байна шүү дээ. Цааш нь харцгаая. Урд нь харанхуй байсан та нар өдгөө урд харанхуй байсан гэдэг нь өөр Христээс өмнөх нөхцөл байдлын тухай хэлж байна тийм үү? Өдгөө эзэн дотор гэрэл болсон. Гэрэл тулла гэрлийн хүүхдүүд ясаар яваарай гэж. Гэрлийн хүүхдүүд болсон ясаар. Тэр өмнө нь харанхуй байсан хүмүүс. Эзэн Есүс гэснээр ямар хүмүүс болдог гэхээр гэрэл болдог байна. Тиймээс гэрэл болсон Христ итгэгч хүмүүсийн хувьд ариун хүмүүсийн хувьд нь гэрлийн хүүхдүүд ясаар амьдраарай. Тавчхандаа хариул юу гэсэн үг гэхээр
садарлал бузарбуулай шунхаарл болох шүтээний дагсан амьдралаар бити амьдраарай гэх нэ. За тэгвэл гэрлийн хүмүүс босоод хэрхэн гэрлийн дотор явах вэ? Тэгвэл гэрлийн амьдрал нь бүх сайн зөвхт байдал ба үнэнд гэрлийн үр жимс байна гэсэн. Тэгэхээр ташаандаа гэрлийн хүмүүсээс ясаад яваарай гэж хэлж чинь өөрөөр хэлбэл сайн бүх сайн юм дотор гэрлийн сайн юм дотор мөн зөвхт байдал үнэн дотор явж байгаа бол яг гэрлийн хүүхдүүд ёсоор явж чадах бөгөөд гэрлийн хүүхдүүдийн гарах үр жимсийг гаргаж чадна гэсэн санааг илэрхийлж байгаа. За бүх сайн зөвхт байдал үнэнд. Ингэхдээ эзэн таалагдах юмсыг олоорой. Тэгэхээр гэрлийн хүүхдүүд ёсоор явж явах үедээ энэ гурван зүйлсээр явах нь. Ингэснээрээ эзэн таалагдах юмсыг бас олж хийгээрэй. Өөрөөр энэ гурван зүйл өөрөө эзэн таалагдах зүйл юм аа гэсэн үг юм байна шүү дээ. Цаашаа харанхуй үр жимс, харанхуйн үр жимсгүй ажлуудад бүх оролцсон. Харин ч тэдгээрийг илчилсэн. Энэ дээр хамгийн чухал үг нь болохоор илчлээрэй гэсэн. За, илчил гэдэг энэ үг өөрөө бас өөр нэгэн бусад зарим нэгэн библиэд юу ашиглагдсан байгаа вэ гэхээр зэмлээрэй гэж хэлсэн байна. За, харанхуй үр жимс нь ажил. Таны хэлсэн шүтэн шүтгэхтэй холбоотой тухайн үед тэрхүү Артемис шүтэн шүтж авах үедээ гурван сөрөг үйлдэлийг өөрөө ирэхгүй хийдэг байсан гэсэн шүү дээ. Эдгээр зүйлс бити оролцож харин эдгээр зүйлс оролцож байгаа хүмүүсийг зэмлээрэй гэсэн. Эдгээр хүмүүс илчлээрэй. Юу нь буруу болохыг нь илчлэн харуулж зэмлээрэй гэсэн байна. Тэгээд итгэгч магадгүй чуулган дотор хүн болгон итгэл харилцан адилгүй шүү дээ. Тиймээс шунхаарахыг хүсэж яг энэ хүү шүтээний ажилд оролцох гэж байгаа итгэлийн ахын дүүсээ байвал тэдэр хүмүүст илчлээрэй. Ташаа өөрөөр хэлбэл зэмлээрэй гэсэн үг байна. За цаашийн үргэлжлэн харуул тодорхой болно да. Учир нь тэдний нууцаар үйлцэн зүйлсийг ярихад ч ичмээр юм аа. Өөрөөр хэлбэл тэрхүү шүтэнтэй холбоотой зүйлсийг ярихад үнэхээр ичмээр зүйлсүүд тэр дунд бий болдог байна. Харин бүх зүйлийг гэрлэлээр ичлэгдэхдээ харагддаг. Цаашаа харах юм бол учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм аа. Иймд за тэр хүртэл өмнөх хэсгийг харахлаа бүх зүйл гэрлэлээр ичлэгдэхдээ харагддаг юм аа. Өөрөөр хэлбэл гэрэл болсон хүмүүс гэрлийн хүүгүүдийн ёсоор амьдарч байх үедээ яаж байгаа гэхээр илчлээрэй гэж хэлсэн юм. Илчлэхдгээр энэ нь яадаг вэ гэхээр харагдана гэсэн үг байна. Давчандаа адилхан шүтэн шүтэж байгаа, адилхан завхаарч байгаа хүмүүс би очиод зэмлэх юм бол нөгөө хүмүүс нь ойлгохгүй бас хүлээн авч чадахгүй байна. Харин гэрлийн хүмүүс болсон хүмүүс гэрлийн үр жимсээр амьдарч явах үедээ тэднийг зэмлэх үед, тэдэнд бурууг нь илчлэх үед энэ нь тухайн хүмүүст яаж ирнэ гэхээр харагдах юм аа гэж байгаа. Өөрөөгөө ямар буруу зүйл хийгээд байгаагаа, ямар буруу амьдралаар яваад байгаагаараа харах болно гэж хэлж байгаа гэсэн үг. За, тэр учир нь харагдах бүх зүйлс нь гэрэл юм. Өөрөөр гэрэл нь бүх зүйлийг харуулдаг тухайг хэлж байгаа. Иймд энэ дээр үргэлжлүүлээд нэгэн библийн ишлэлийг татсан байгаа даа. Нойрсогч сэр гэж. Сэр үхсдээс бос Христ чиний дээр гэрэлтэх болно. За, тэгэхээр илчлэхдээ гэрлийн хүмүүс гэрлийн хүүхдээсээр явж явах үед илчлээрэй гэсэн байна. Өөрөөр хэлбэл бурууг нь зэмлээрэй гэсэн байна. Тийм үү? Тэр үед яаж яана гэхээр тэр нойрс ингэж хэлээрэй. Нойрсогчлаа сэрээ. Тэгэхээр энд үхсэд нойрсогчд хоёр анз санаа хэлж байгаа. Энэ дээр хэлэхэд энэ нойрсогчд гэдэг үгийг хоёр анзын тайлбар байдаг. Нэгдүгээрх нь итгэлээр сул Христ итгэгч юм а гэж шааж байгаа. Итгэлээр сул Христ гэж байна. Өөрөөр хэлбэл яг урдын адил шүтэнтэй холбоотой ажил руу алхам хийх гээд байгаа хүмүүст очиод сэрээр өөрөөр үхсдээс үл итгэгч дундаас босоорой гэж тэгэх юм бол Христ тэр үний дээр гэрэлтэх болно гэж хэлж байгаа юм. А нөгөө нэгэн тайлбар нь юу байгаа вэ гэхээр сонгогдсон үл итгэгч хүн юм а гэж хэлж байгаа. Тэр бурууг нь илчлэх үед тэр сонгогдсон Христ итгэгч хүнийг сэрээрэй гэж бас хэлэх үед нь үл сонгогдсон үхсдээс босох юм а. Тэгснээрээ үний дээр Христийн гэрэлтэх юм а гэж. Тавчгандаа энгийнээр ярих юм бол энэ ярианы эхлэл юу гэж хэлсэн бэ гэхээр Христийн адил хайр дор яваарай гэсэн юм а. Тэгээд би нэг илүү юугаар нь харах вэ гэхээр итгэлээр сул байгаа итгэгчээр нь илүү харах хэрэгтэй байна. Тэгэхээр Христийн адил хайр дор яваарай гэж хэлсний адилаар хин нэгэн тухайн хот даяараа
шүтээнд оролцох тэрхүү ажилд бүхэлдээ сарын турш бизнес 5 сар бүхэлдээ шүтээнд холбоотой завхурал, арх, дарс, өргөл барьц болж байгаа энэ үйл явц болж байхад битгий оролцоорой. Харин итгэхийн нэг итгэгч ахан дүүс нь ийшээ оролцох гээд байх үед нь бурууг нь илчлэн сануулаарай гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл тэр хүн нойрссон байгаа нүгнийг босож үгсдээс сэргэхийн төлөө мөн түүний дээр эзэн Христ гэрэлтгэхийн тунхаглахын төлөө ажиллаарай гэсэн үг байна. За ингэж бусад ахан дүүсийнхаа төлөө энэ золиосыг гаргасан хайр доор явах хэрэгтэй шүү. Бүр ойлгохгүй бол энгийнээр хэлэх юм бол бус итгэлийн ахан дүүсээ шүтэнээс шүтэх явдлаас хамгаалаарай гэсэн санааг илэрхийлж байна гэж ойлгож болох нь. За хоёрдугаар хэсэг дээр нь бид мэрэгэн ухаантай амьдралын тухайд үзнэ. Тиймээс та нар мэрэгэн босчууд шиг бус харин мэрэгэн хүмүүсийн ёсоор хэрхэн алхаж буугаа хянаж байгаа. Христгч хүмүүс нь мэрэгэн бос хүмүүсийн адил биш харин мэрэгэн хүмүүсийн талаар хэрхэн алхаж байгааг ханих хэрэгтэй байна. А би зөв явж байна уу? Үгүй байна уу? Би буруу шийдвэр гаргаж байна уу? Зөв шийдвэр гаргаж байна уу гэдэг. За тэгвэл хэрхэн энэ дээр хэлэхдээ мэрэгэн хүний ёсоор явах ёстой тухай өөрөөр мэрэгэн амьдралын тухай бид хамтдаа одоо 15 дахь ишлээс 33 дахь ишлэл хүртэл үзэх болно. Тэгвэл мэрэгэн амьдралын эхнийх нь юу вэ гэхээр өдөр хоног цөвөн тул цагийг үнэлээрэй гэж. Эдгээрх нь болохоор цагийг үнэлээрэй. Энэ бол мэрэгэн амьдрал юм аа. Өдөр болгон өөрийгөө цагийг үнэлж байна уу, үгүй байна уу гэдгийг хараарай гэсэн утгатай. Тэгэхээр өдөр хоног цөвөн тул өөрөөр хэлбэл энэ төр өөр нэгэн үгсэн дээр үйлчилдэг гэхээр хорон муу тул гэж хэлсэн байна. Цаг хугацаа улам илүү хорон муу болж байгаа тухай өгүүлж байгаа гэсэн. Цаг хугацаа хорон муу болж байгаа энэ цаг үед цагийг үнэлээрэй гэж хэлж байгаа юм. Цагийг мах. Тэгэхээр энэ цаг гэдэг үг бас зарим нэгэн библиэлд боломжийг ашиглаарай гэсэн санаагаар ч гэсэн орчуулагдсан байдаг. Тэгвэл цагийг яаж үнэлэх нь зөв бай. Тиймээс бүх мунхаг бай. Харин эзний хүсэл юу болохыг ухаарай. Тавчандаа цагийг зөв үнэлж чадаж байгаагийн шалтгаан юу гэхээр цагийг эзний хүсэл юу болохыг ухаан үйлдэж байгаагаараа бид цагийг зөв үнэлж чадаж байна гэсэн үг байна. Танд өгөгдөж байгаа цагт эзэн юу хүсэж байгаа гэдэг нэгтлэн харж ухаарч түүний дагуу үйлдэж чадаж байгаа бол та цагийг зөв үнэлж чадаж ашиглаж чадаж байна гэсэн үг. За хоёрдугаар амьдралын хоёр дахь мэрэгэн амьдрал нь юу вэ гэхээр дарсан бүү согтур эсвүгээс самуурал харин сүнсээр дүүрээрэй гэж. За тэр мэрэгэн хүмүүсийн ёсоор яваарай гэж хэлсний хоёр дахь амьдрал нь за дарсан согтурж байна уу? Аль эсвэл ариун сүнсээр дүүрэн байна уу гэдгийг шаналгаад ариун сүнсээр дүүрэн байх амьдралыг сонгорой гэж хэлсэн байна. За тэгэхээр дарсан бүр согтураараа гэж энэ үгэнд хэлэхдээ яагаад дарсан битгий согтураарай гэж хэлсэн бэ гэхээр эсвүгээс юу н хэд самуурал бий болно. Мэдээж би сайн мэдээж одоо арх уугаад дарс уугаад согтох юм бол самуурал давтах болно. Энтэй зэрэгцүүлээд харин ариун сүнсээр дүүрээрэй гэж. Тэр дарсан согтох ариун сүнсээр дүүрэх хоёрын хооронд нийтлэг зүйл нь байна гэхээр хоёулаа тухайн зүйлээс нөлөө өгдөгт байдаг. Ариун сүнсээр дүүрэх тухай өгүүлсэн нь юу гэхээр ариун сүнс Иесус Христ итгэх үед бид ариун сүнсийг хүлээн авдаг ах. Харин ариун сүнсийг хүлээн авсан хүний хувьд нь ариун сүнсээр дүүрэн байх явцыг байнга өөрийнхөө амьдрал дээр бий болгож явах хэрэгтэй байдаг. За тэгэхээр дарсан цогцлохгүй харин ариун сүнсээр дүүрье гэж байна. За тэгвэл ариун сүнсээр дүүрэхийн тулд нь ингэхдээ гэсэн байна. Ингэхдээ дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярилцаж эзэн хамдан зүрхэндээ дуулж айдуу зохиож гэсэн. Нэгдүгээрх нь дарсан согтуурах биш болохгүй маа. Хоёрдугаар ариун сүнсээр дүүрээрэй гэсэн. Ариун сүнсээр дүүрэхийн тулд нь хийх ёстой зүйлс нь тэгвэл дуулал. Тухайн цаг үед Христгч нар дуулал номоор хуучин гэрээнд дуулдаг байсан адилхан шинэ гэрээний үед ч гэсэн дуулдаг гэсэн энийг хэлж яах нь. Хоёрдугаар магтдуу зохиосон магтан зохиосон бурхан хандсан Христийг магтсан магтан дуу юм. Гуравдугаар сүнслэг дуунууд гэж. Өөрөөр хэлбэл ариун сүнс дор дуулагдаж байгаа юм сүнслэг дуунууд ах. За ариун сүнсээр дамжуулан дуулагдаж байгаа сүнслэг дуунуудаар хоорондоо ярилцаар идэж хандаж зүрхэндээ энэ дуу хай зохиогоор. Өөрөөр хэлбэл магтан дуугаар дамжуулан ариун сүнсээр дүүрэн байдлыг бий болгоорой гэж бид Магдалины цаг ямар ивэлтэй болох тухай мэднэ шүү дээ. Дараах нь болохоор Бурхан ба эцэгтэй бүхний төлөө бидний эзэн Иесус Христээр тийм нэрээр үргэлж талархлыг өргөөрэй гэсэн байна.
талархлыг. За. Арьс сүнсээ дүүрэн байхтай холбоотойгоор юу гэж хэлж яах гэхээр арьс сүнсээ дүүрээрээ тэгэх юм бол нэгдүгээр магтан дуулаад хоёрдугаар нь талархлыг өргөөрэй гэсэн байна. Тэгэхээр бид хоёр зүйлийг харж байна. Энэ чинь арьс сүнсээр дүүрэн хүний гаргадаг хоёр үйлдэлийг харж байна. Бид арьс сүнсээр дүүрэн байгаа үгүй гэдгийг юугаар мэдчих болох вэ гэхээр бидний амнаас байнгын хүн магтаал гарч байгаа юу вэ? Хоёрдугаар нь бид бурханд байнга бүх зүйл дээр гэсэн. Бүхний төлөө гэж сайн зүйл тохиолдсон ч, муу зүйл тохиолдсон ч бас аюултай цаг үед ч баяр хүртэл цаг үед ч гэсэн талархал өргөж байвал гэсэн байна. Тэгэхээр яг үндэ байнгын амнаас магтаал гаргадаг, талархал гаргадаг хүн бол арьс сүнсээр дүүрэн байна гэж хэлэх нь буруудахгүй байна. Мөн бас байнгын амнаас нь талархал, магтаал гарч байгаа хүн арьс сүнсээр бас дүүрэн байдаг юм байна гэж бол боломжтой байна гэж харж болох юм. За энэ бол сая хоёр дахь нь байсан байна. Дараа мэрэгэн хүний ёсоор яваарай гэдгийн гурав дахь нь юу гэхээр Христийн эмээхтэй нэг нь нөгөөдөө ягараа. Цаграгдаарай гэж хэлсэн. Тэр өөрөө гурав дахь нь болохоор нэг нь нөгөөдөө цаграгдах амьдрал байх нь шүү дээ. За тэгэхээр ертөнцийн хүмүүс болохоор цагийг үнэлэх тухай мэддэггүй. Яг л хэрэг цагийг жинхэнэ үнэлж байгаа гэдэг нь юу гэхээр бурханы хүслийг нэг ухаан үлдэж ийн гэсэн үг шүү дээ. Тийм учраас мэддэггүй гэсэн тодорхойлолт хэлж байгаа юм шүү. Дараагийн хоёрдугаарх нь юу гэхээр ариун сүнсээр дарсанд бас ариун сүнсээр дүүрээрэй гэж хэлж байгаа. Ертөнцийн хүмүүс дарсан завтархыг хэлж үзэж байгаа. Яг мэрэгэн бус амьдрал байна гэсэн үг байна. Тийм үү? Гуравдугаарх нь болохоор мэрэгэн бос хүмүүс нэг нэгэндээ цаграгдгийг мэддэг бол харин мэрэгэн хүмүүсийн ёсоор явахдаа бид нэг нэгэндээ нэг нөгөөдөө цаграгдах хэрэгтэй юм. Цагийн цаграгдах тухай өгүүлэхдээ элхүү цаграгдах тухай өгүүлэхдээ бас нарийн цаграгдах тухай өгүүлсэн байна. За тэгвэл энэ нь 6 дахь бүлэг рүү бас хорох болно. 6-гийн 9 хүртэл хамтдаа явах болно. Гэтэ би 5 дахь бүлэглээр дуусаад дараагийн 6 дахь бүлэгтээ дахин ярих болно. Эдгээрх нь юу хэлсэн бэ гэхээр эхнэрүүд тандаа хэлсэн байна. За би Христэс эмээ нэг нь нөгөөдөө цаграгдаарай гэж хэлэхдээ хамгийн түрүүнд хэлсэн эхнэрүүдэд хандаа хэлсэн байна. Эхнэрүүд эзэнд адил нөхрөөдөө цаграгдаарай. За тэгэхээр эхнэрүүд ханд хэлсэн үг нь эхнэрүүдээ цаграгдаарай гэсэн байна. За тэгэхээр нөхрөдөө цаграгдаарай байна. Тэгвэл хэр хэмжээнд тэгэхээр эзэнд цаграгдчих байгаа юм шиг цаграгдаарай гэсэн байна. Тэгэхээр бид эхнэрүүдийн хувьд анхаарах ёстой зүйл юу байна гэхээр нөхрөөдөө цаграгдаарай. Хинд адил эзэнд цаграгдж байгаа мэт гэж. За, цааш нь илүү тодорхой харуул учир нь яагаад цаграгдах шалтгааны тухай өгүүлж байгаа. Яагаад тэр гэхээр учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхэн тэргүүн юм аа гэж. Яагаад эхнэрүүд эзэн цаграгдж байгаа юм шиг нөхрөөдөө цаграгдах ёстой юм бэ? Шалтгаан нь нөхөр нь эхнэрийнхээ юун учраас юм аа? Тэргүүн учраас яах вэ? Тэр Христ чуулган тэргүүн байдаг. Христэд тэр биеийн мөн аврагч юм аа. Христэд чуулганы тэргүүн шүү дээ. Чуулганы бас аврагч байна. Тийм үү? Аврахын төлөө тэр цагаалмай дээр гайхамшигтай ажлыг хийсэн байна. Цааш нь харахаар чуулган Христэд захирагддгийн адил түншлэн эхнэрүүдээ нөхрүүдээ бүх талаар захирагдаарай. Хоёр дахь удаага эхнэрүүд дандаа захирагдах тухай өгүүлсэн байна. Эхнийх нь эзэн адил захирагдаарай гэсэн бол хоёрдугаарх нь чуулган Христэд захирагддгийн адил нөхрүүддээ захирагдаарай. Энэ удаа тодорхойлолт нь жоохон өөр. Ямар тодорхойлолт байна гэхээр бүх талаар гэсэн байна. Амьдралын бүх талбар дээр нөхрүүддээ захирагдаарай гэсэн. Үнэхээр нөхрүүдийн тэргүүний эрх мэдэл ямар чухал юм бэ гэдгийг Паул ойлгуулахын тулд чуулган Христ хоёрын зөвлөлийг авсан байна. Чуулган 100% Христэд дуулууртай байдаг шүү дээ. Бүх талбар дээр дуулууртай байхын төлөө бүгд хичээж зүтгэдэг. Яг үүнчлэн тиймэрхүү хандлагаар бүх талбар дээрээ нөхрүүдтэй захирагдах хэрэгтэй байна. Тэг өнөөгийн нийгэмд нөхрүүдтэй нөхөр нь сайн бол нөхөр нь хангаж байгаа нөхөр нь тодорхой тэр байр суурийг авахуйц хүндлэн авахуйц хүн бол хүндлэн гэж
чаграгдана гэж ойлгодог бол энэ бол мэрэгэн бус амьдрал ямаа гэж хэлж байгаа. Мэрэгэн амьдрал бол нэг нь нөгөөдөө чаграгдаарай. Тиймээс эхнэрүүд нь нөхрүүдтэй чаграгдаарай. Гэхдээ тодорхойлт нь бүх талаар гэсэн байна. Цаашаа нь ихтэй нөхрүүд санд хэлсэн байгаа. Нөхрүүдээ Христ чуулганыг хайрлаад түүний төлөө өөрийгөө өгсөний адил эхнэрүүдээ хайрлаарай. Нөхрүүдэд чандсан үг нь юу гэхээр хайрлаарай гэсэн байна. Хиний эхнэрүүдээ хайрлаарай. Гэхдээ маш сонирхолтой нь Христ чуулганыг хайрлаад түүний төлөө өөрийгөө өгсөний адил гэсэн үг. Тэр үнэхээр Христийн хайр нь өөрийнхөө амийг өгсөн хэмжээгээр чуулганыг хайрласан шүү. Яг л энэ хайраар эхнэрийнхээ төлөө өөрийгөө өгөх хэмжээгээр өгсөн Христийн тэрхүү хайраар хайрлаарай. Энэ хайрлал гэдэг үг өөрөө эрос буюу эрэгтэй эмэгтэй хүний хайрын тухай яриаггүй, агапе хайрын тухай хэлсэн байна. Агапе буюу Бурхны болзолгүй хайрын тухай өгсөн байна. Бурхны хайраар хайрлаарай гэсэн санаа. Цааш нь үргэлжлүүлэн хэлэхдээ тэр чуулганы үгээр дамжуулан усан дуугаж цэвэрлэн ариусгаад Христийн тухай ярьж байна юм уу? Түүнийг ямар ч толб үрчлээсгүй эсвэл аливын юмгүй харин ариун гэмцэмгүй байлган өөрийнхөө өмнө алдарч чуулган болгох гэсэн билээ. Амен. Тэр чуулганыг Христ хэрхэн хайрлаа түүний төлөө өөрийгөө өгсөний адил хайрлаарай гэсэн болохоор Христийн чуулганд хандсан хайрын тухай тодорхойлтыг илүү нарийн хэлж байгаа юм шүү дээ. Энэ дээр хэлэхдээ үгээрээ өөрөө сайн мэдээнийхаа тэр үгээр усан дуугаад цэвэрлээд гэсэн байна. Энэ усан дуугаад цэвэрлэнэ гэдэг маань юу гэлж байгаа гэхээр баптизм илэрхийлж байгаа. Баптизмаар дамжуулан Есүс Христтэй нэгддэг юм аа. Ром номын 6 дахь бүлгийг харахаар баптизм бол Есүсийн үхэл баямдалтай нэгдэх үйл явц юм аа гэж. Тэгснээрээ Христтэй нэгдэж Христтэй хамт үхэж Христтэй хамт амьдарч байгаагаараа өөрөө гэм нүглийн тухай тэрхэн угаагдаж байна гэж харж болох нь шүү дээ. Тэр өөрийнхөө сайн мэдэн үгээр дамжуулан өөрсдөө нэгтгэснээрээ гэм нүглээс угаан ариусгаад тэгэл өөрийнхөө өмнө ариун мөр гэм цэмгүй алдарч чуулган болохын төлөө ажилласан юм аа. Христ биднийг хайрлахдаа ямар агуу зүйлийг хийсэн юм бэ гэдэг. Тэгэхээр байнга нөхрүүд нь Христ чуулганыг хэрхэн хайрлсан тухай бодож явах хэрэгтэй гэсэн байх нь шүү дээ. Яг тэр хайраараа эхнэрээ хайрлаарай. Цаашаа харахтаа тиймээс нөхрүүд ч эхнэрүүдээ өөрийн бие адил хайрлах хэрэгтэй юм аа. Энэ удаагийн тодорхойлолт арай жоохон өөр юм. Өөрийн бие адил хайрлаарай гэсэн байна. Эхнэр нь эхнэрээ хайрлагч нь өөрийгөө хайрладаг юм аа гэж. За. Тэгэхээр эхнийх нь Христ чуулганыг түүний төлөө өөрийгөө өгснээр адил хайрлаа гэсэн бол одоо өөрийн бие адил хайрлаа. Эхнэрээ хайрлаж байгаагаараа нөхрүүдэд та нар өөрийгөө хайрлаж байна гэсэн байна. Эхнэрээ хайрлахгүй байгаагаараа та нар өөрсдөө хайрлахгүй байна гэсэн байна шүү дээ. За. Өөрийн бие адил хайрлаарай гэсэн тодорхойлт байна. За. Тэгвэл өөрийн бие адил хайрлна гэдэг яг үүндээ яг ямар хуу байж болох вэ тухай өгүүлж байна. Цааш нь харцгаая. Учир нь хин чинь хизээч өөрийн бахмуудаа үзэн яддаггүй юм аа. Тэр хүний хамгийн хайртай хүн өршүүлдэг эсвэл хоол иддэг, дааруул хувцсан үнсдэг, ядарвал амардаг энэ хүн өөрийнхөө бие тэр дайруу хайрладаг, хэрэгцээг нь хангадаг. Яг энэ байдлаараа эхнэрээ хайрлаарай гэсэн байна. Цааш нь харагдтаа. Яддаг харин тижээдэг, халамжилдаг юм. Христ мөн чуулганд ийхүү ханддаг юм. За, тэрийг маш тодорхойлт байгаа юм. Эдгээр хэн Христ чуулган хайрлсан адил эхнэрээ хайрлаа, хоёрдугаар нь өөрийн биед л хайрлаарай гэж хэлсэн. Гэтэ хайрын талаар маш нэг сонирхолтой тодорхойлт. Яг хайр гэж юу вэ гэдэг дээр хүн болгоны тодорхойлт харилцаа адилгүй гэж магадгүй. Гэтэ энэ дээр маш сонирхолтой тодорхойлт байна. Эдгээр хэн тийжих юм аа. Хайр бол тийждэг юм аа. Өөр үгэн дээр хангадаг гэсэн утга. Халамжил, хоёрдугаар нь халамжилдаг юм аа гэсэн. Өөрөлдвөл дарах үед нь үсэх үед нь ядрах үед нь халамжилдаг юм а гэж. Тэр энэ тижээнд итгэх үегээд халамжлах гэдэг бол хайрын нэгэн тодорхойлт ахна шүү дээ. Христ бас чуулганыг тижээдэг бас халамжилдаг юм а гэсэн байна. Ингэж ихнэрээ хайрлаарай. Цаашаа нь учир нь бид түүний биеийн эрхтнүүд юм а. Тиймээс эзэн ч гэсэн өөрийнхөө биеийн эрхтнүүдээ өөрийн биеийг хайрладаг байна. Тиймээс эр хүн эцэг их арах гэж. Эхнэртэйг нь нээж хоёр нэгэн махбод энэ дээр нэг сонирхолтой байгаа нь гэр бүлийн тухай Эхлэл номон дээр хэлсэн үгийг иш татсан байгаа шүү дээ. Эхлэл ном 2-ын
24 дээр хэлсэн үг байгаа даа. Эцэг их ирэх хүн эцэг их яана орхих юм аа. Гэр бүл болохоос түрүүн эцэгийг орхидог байх нь шүү дээ. Тэгэхээр энэ нь оюун санааны хувьд нь хүн бас амьдралын маягийн хувьд нь дараа их нэртэйгээ нийлж өөрөөр хэлбэл их нэртэйгээ нийлж нэг зорилгын төлөө бурхнаас өгсөн туудлын төлөө явдаг бол дараа нь махбодны хувьд нь нэг махбод болох юм аа гэж хэлж байгаа. Ийм зүйл бий болдог юм аа. Гэтэ цааш нэлэгтэй энэ нууц нь агуу юм. Энэ хүү бурхны бүтээсэн гэр бүлийн энэ хүү нууц нь агуу бүх юм. Гэхдээ би Христос чуулганы тухай, саний ярьсан зүйлийн тухай болоо би Христос чуулганы тухай ярьж байна. Давчрын хариул Христос басан. Эцгээ орхон их нэртэй чуулгантайгаа нийлэн чуулгантай нэг би болсон гэсэн үг ахна шүү дээ. Гайхалтай нууц ахна. Гэхдээ хинч өөрийгөө хайрладаг адил ихнэрээ хайрл. Ихнэр нь нөхрөөсөө имэж бай. За тэгэхээр эндээ дахин ихнэрт хандлан юу шилсэн бэ гэхэл нөхрүүд тандан хайрлаарай. Өөрөөр хэлбэл нөхрүүдэд 3 удаа ихнэрээ хайрл гэж хэлсэн байна. Ихнэр нь Христ чуулганы хайрлсан тухайд өөрийн бие адил дараа нь өөрийгөө хайрладгийн адил гэсэн. Харин ихнэрүүд тандан хэлэхдээ Христэд захирагдж байгаа юм шиг захирагдаарай. Эзэн захирагдж байгаа юм захирагдаарай. Чуулган Христэд захирагдсан адил захирагдаарай. 3 дугаарх нь имээгээрэй гэсэн байна. Имээгээрэй гэж хэлсэн байна. Өөрөө ялгаатай байна. Ингэж хэлснээрээ за 5 дахь бүлгээ дахин нэгэн эмэгдэх юм бол 5 дахь бүлгээр бид юуны тухай сурж байгаа гэхээр Христний хайр Христ тайрлагдсан хүмүүсийн дотор Бурхныг дуран Христийн хайр дор явъя. Залуусын өөрийгөө өгсөн тэр хайр дор явъя. Тиймээс тухайн цаг үед болж байсан хим шүтэнтэй холбоотой, атмос шүтэнтэй холбоотой садар самуун зүйлсүүд, бузар булай зүйлсүүд, шун хайрлууд бий болдог байсан. Тэрхүү шүтэнд оролцохгүй байж, тэрхүү шүтэний явдал оролцож байгаа нэгнээ эндээ бурууг нь хэлж, ярьж, зэмлэж тэр хүнийг нойрноос нь сэрж үгсний дундаас босгоорой. Гэснээр тэр хүний дээр Христээр гэрэлтэх юм аа. Христийн гэрэлтэх юм аа гэж үгүйсэн байна. 15 дахь ишлэлээс 33 дахь ишлэлээр бид юуны тухай хараа үгэлээрээ мэрэгэн бус хүмүүсийн адилаар бас харин мэрэгэн хүний ёсоор явцгаая. Мэрэгэн ёсоор явж байна уу гэдгээ эргэн нэг шалгаараа хянаараа гэсэн ба. Тэгвэл 3 зүйлийн тухай ярьсан. Нэгдүгээрх нь цагийг үнэлэх гэсэн. Цагийг үнэлэхдээ бурхны хүслийн дагуу зүйлс үйлдэж байна уу үгүй байна гэдгийг харж хянаж аль нь бурхны хүсэл вэ гэдгийг бодон алхам хийгээрэй нөө цагийг үнэлж байгаа явдал юм аа. 2 дугаарх нь юу байсан бэ гэхээр дарсан сатууралгүй. Игээр ариусансаа дүүрэн байгаарай. Ариусансаа дүүрэн байгаа хүнд байдаг онцлог бол магтан дуу талархал юм а гэж. Дараа нь 3 дугаар нь болохоор Христэс имээ нэгэндээ нэг нөгөөдөө захирагдаарай гэж хэлэхдээ эхнэрүүдэд хандан төрүүлээд нөхрүүдэд захирагтай имээ харин нөхрүүдэд хандан хайрл гэж хэлсэн байна. За ингээд харин үргэлжлүүлэн 6 дугаар бүлгийн 1-ээс 9 дугаар шүлгээр энэ хүү нэгэн нөгөөдөө захирагдах үйл явцын тухай захин харах болно. За ингэснээрээ 5 дугаар бүлгээ дуусгая.